Тэгээд ерөөлийг өөртөө авах болно. So God had to bring it to the surface. Тэр бурхан энэ зүйлийг ил гаргах хэрэгтэй болсон. When he did that, Бурхан ингэж хийхэд I was already in full-time ministry. би аль хэзээний бүтэн цагийн үйлчлэлд байсан байгаа тэр үед. So pastors are not perfect. Тэр пасторууд төгс биш гэдгийг та мэдэж авах. But there is hope for all pastors. Гэхдээ бүх пасторуудад найдвар бий. There was hope for me. Тэнд би надад найдвар Even байсан. I carried rebellion. Би бүр тэрслийг тээж авсан ч. I'm a peaceful man. Би ер нь бол их But амгалан peaceful хүн. people can carry rebellion. Гэтэл амгалан хүмүүс ч гэсэндээ эндээ тэрсэлтэй байх боломжтой. It's hidden. Энэ чинь нуугдастай. It just demands certain circumstances to Тэг Bring it зүгээр to the ингээд surface. гадаргуу дээр хөвөд гарч ирэхийг хүлээгээд одоо тохиромжтой мөчийг хүлээгээд байж байгаа That's нь. what Solomon said. Keep my words. Тийм учраас Соломон хэлж миний үг. Put them in your heart. Зүрхэндээ хий. But Гэхдээ watch your heart. зүрх сэтгэлээ сахиарэ. Amen. Амен. That's why God calls us. Come to me. Тийм учраас бурхан биднийг өөр лүгөө дуудаж байна. Because if I don't fix your heart, Би чиний зүрхийг янзлахгүй бол as you enter the new season, чи шинэ өдрөл рүү ороход what is inside of you зүрх сэтгэл дотор байгаа зүйл чинь will explode. ил гарах болно. You will be harmed. Чи гэмтэх Your болно. family will be harmed. Гэр бүл чинь ч одоо асуудалд Your орно. church will be harmed. Сүм чинь ч одоо хэцүү Your болно. working place will be harmed. Ажлын чинь газар дээр ч хэцүү юм болно. Are you with me? Ойлгож байна уу? Yeah. Judges chapter 6. За шүүгчд 6. Шүүгчд намны 6 I will дахь. continue about the heart tomorrow night. I will continue to talk about the heart. За tomorrow би night. зүрх сэтгэлийн тухай маргааш орой үргэлжлүүлээд ярина. Одоо шүүгчд нам руу очие. But I will show you what happens to Gideon here. Гидеонтой юу болсныг би харуулахыг хүсэж байна. All right? За ёо. I told you the other day that the feast has nothing to do with numbers. За би нэг өдөр хэлжсэн тийм ээ. За зоог гэдэг бол одоо тооны тухай яриа биш ээ гэж. Here, God has a feast with one man, За энд биш дээ бурхан нэг хүнтэй найрлж байгаа юм. Gideon. Гидеонтой. Okay? Now, there was a situation in Israel За тэр үеийн Израилийн нөхцөл байдал where the Midianites were in power over Israel. яаж исэн бэ гэхээр Медианчууд одоо Израилийн дээр одоо хүчрхэгжиж They эхэлсэн. were stealing from them. Тэгээ Израильчуудаа сулгаа хийгээд When they sowed the field and they expected the harvest, the Midianites came and took the harvest from them. тэгээд одоо талбайд нарыг зургахаар Медианчууд ирээ алгуулаад авчдаг. They were so bad, such in a miserable situation. Үнэхээр өрөвдмөр ачаагүй нөхцөл They байдал. lived in holes and caves here and there. Тэд нар бүр тэмээ нуугдаад одоо агуун нүх сүвээр нуугдаж амьдарч Gideon was there. Гидеон байлаа Gideon was одоо тэнцээ Гидеон гарч ирж байгаа And шүү дээ. Gideon heard some prophets. Тэгээ Гидеон одоо зарим нэг одоо үгийг сонсон байсан. He heard the prophets saying, Тэр иш үзүүлэгч нар юу гэж хэлсэн бэ speaking about the future of Israel. Израилийн ирээдүйн тухай ярьж байгааг So сонсчээ. Gideon was frustrated Тэгээд Гидеон одоо тэнд үнэхээр одоо because бохимдчихсэн. God, you have said, Яа тэгвэл хэлж штэ. Бурхантай but now we хэлээ. suffer under the Midianites. Гэтэл бид нар одоо Медианчуудын одоо таварт одоо They destroy our байна. families. Тэд нар бидний гэр бүлүүдийг They destroy our сүйтгэж, children. тэд нар бидний хүүхдүүдийг They сүйтгэж. destroy the national finances. Тэр одоо үндэсний санхүүгийн They байдлыг keep дараад the whole nation in poverty. Бүтэн үндэстэн Медианчууд ядуурч God, байна. what Бурхан is минь this? одоо юу вэ? So there was so much frustration. Тэгэхээр маш их бухимдал байжээ What гэж. Gideon did not know, Гидеоны мэдхгүй зүйл нь юу вэ? but this was the end of a season. Улирал дуусч байна. Нэг үе дуусч байна. And God was about to do something. Тэгээ бурхан нэг зүйлийг хийх гэж байна. God was about to open up a new season for them Бурхан тэдэнд зориулсан шинэ одоо цагийг and нээх гэж take байна. out the Midianites. Тэгээд Медианчуудыг амбаар He didn't know гаргаж that. байна гэж. Энийг Гидеон мэдээгүй. So God showed up. Тэгээд одоо бурхан үзэгдэж байна. God showed up. Бурхан одоо He үзэгдэж came ирж байна. to Gideon Гидеон дээр. and he spoke to Gideon. Тэгээд Гидеон руу Гидеонтэй Amen. ярьж байгаа. Verse 11. 11-р The angel of the Lord came, эзний тэнгэр элч ирж sat under the terebinth tree which was in Ophrah. Офрад байдаг царс модон доор Verse 12. And the angel of the Lord appeared to him, said to him,
The Lord is with you, you mighty men of valor. Байхны ирсэн гэж 12 дугаар эшлэл. Эзний Тэнгэр элч түнд үзэгдэн эрэмгий дайчин минь эзэн чамтай хамт байна гэсэн. So this is a feast. За энэ бол найр. God said, I want a new season to start. Би шинэ цаг үеийг эхлэхийг I have хүсэж to bring people to me. би хүмүүсийг өөрлөгөө авчрахыг And the only хүсэж one he found гээд олсон ганц хүн нь was Gideon. Гидеон байжээ. Only one. He found one. Ганцхныг олж бурхан. In Abraham's days, Авраамийн өдрүүдэд when God had plans to destroy Sodom and Gomorrah, Содом Гоморра хоёрыг шийтгэх төлөвлөгөө одоо бурханд байсан шүү and дээ. God told Abraham, Тэгээ Авраамд хэлсэн. Abraham negotiated with God. Авраам бурхантай бүр ярилцаж God, if I can find a certain amount of righteous people, Тэгээ бурхан минь би тэр хотод одоо тодорхой тооны зөв түүнийг will you олгосон. change your plan? Та төлөвлөгөөгөө өөрчлөх үү? No. Үгүй. If I find fewer, Бүр then би бүр хитгэнийг олъё тэгвэл яах вэ? no. If you find some, negotiation goes on. За гэх мэтчсэнгээр тэр хоёр хоорондоо ярилцж But at байгаа. the end of the negotiation, Харин энэ ярилцлагын дараа Abraham could not find. Авраам эцсийн бүлэгт нэг ч зөв түүнийг олоогүй байхгүй юу? In this situation, Энэ нөхцөл байдалд only one. ганцхан олджээ. You know what? God Yes. called everybody. Бурхан бүх хүнийг дуудсан. He didn't only call Gideon. Зөвхөн Гидеоныг He дуудаад called everybody. тэр бүх хүнийг дуудсан. The Bible said he has sent prophets. Бүр Библи хэлэхдээ те бурхан тэнгэр үгүй биш иш үзүүлэгч нараа илгээж байсан гэж To call them. тэднийг дуудахын To тулд himself. өөр зүгэн дуудахын But тулд only Gideon гэж ганцхан Гидеон was there now. тэнд байж. So God came to him Бурхан түнлөө ирсэн and said to him, ингэж хэлсэн. the Lord is with you, you mighty men of valor. Эрэмгий дайчин минь эзэн чамтай хамт байна гэж. Amen. What is that? Strong food. Энэ одоо маш хүчтэй хоол өгч штэ. Did he need strong food? Түүнд хоол хэрэгтэй байсан уу хүчрэх хоол? I said, did he need some strong Түүнд food? хүчрэх хоол хэрэгтэй байв He уу? needed strong food Хэрэгтэй байсан. because he was the only one. Яа тэгээд олдсон цорын God ганц had нэгэн байсан. one person as his instrument Бурхан тэг ганцхан хүнийг олоод одоо төрийг to ашиглан remove the Midianites. медианчуудыг одоо But you know, зайлшгүй. for God, numbers are not important. Тэгэхээр бурханы хувьд бол тоомоо нэг тийм чухал For биш us, байхгүй юу? numbers are important. Бидний хувьд бол амин чухал та. But for God, it's not that Харин important. бурханы хувьд тийм биш. He can find some, Тэр хэдийг олж болно. then he will form them. Тэгээ тэр хэдхэн хүнээ When he has formed them, хэлбэржүүлдэг. he will multiply them. Хэлбэржүүлснийхаа дараа тэднийг үржүүлдэг. Are you with me? Ойлгож байна уу? It's all over the chapter. Бүх л бүлгүүдэд юм байна. You have the whole pattern for our days. Тий The whole pattern for our days. одоо өнөөдрийн өдөрт зориулсан тэр бүхэл одоо загварыг олж болно. All hidden here. Бүх энд байгаа зүйлсүүд. Behind a wonderful story. Гайхамшигтай тэр түүхүүдийн цаана But нуугдсан we байгаа just read the story. загвар. Гэтэл бид нар тэр хэл загварыг харахгүй зүгээр уншаад And we say, байдаг. wow, Тэгээс ёо. Gideon, men of valor. Эренгээ дайсан байж. God, please say that to me Бурхан минь та намайг бас ингэж so I хэлээ. can beat my enemies. Тэгээ бисээ дайсан. Woo, what a story. Ямар гоё түүх вэ? Get behind the story. Тэгвэл тэр түүхнээс цаашгаа шингэж Because here авах. you have the pattern for our days. Учир нь эндээсээ өнөөдрийн бидний зориулсан The same pattern одоо загварч нь байна. as Genesis 18. Нөгөө яг л нөгөө нэг Эхлэл 18 Genesis дээр байсан. 26. Эхлэл 26 Exodus дээр. 19. Египтээс гарсан 19 Here, дээр Judges гарсан. 6. Одоо энэ шүүгч 6 дээр. 1 Kings 17 to 19. Хаадын дээдийн 16-аас 19. Acts 2. Үйлс 2. The pattern is everywhere. Бид нар хэрэгтэй загварууд чинь We хаадаагүй don't see байна. it because we read Бид нар stories. зүгээр түүх гэж уншаад байгаа учраас хэрэгтэй загвараа олж харахгүй But байна. if we get the pattern, Харин бид нар яг тэр загварыг If we одоо hear the call, харчих юм бол хэрэг бид нар дуудлагыг сонсох forget юм your бол blindness. Forget your blindness. тэр сохор байдлаа орхиод Forget your problems. март асуудлуудаа март Forget the wars. тэр одоо бүхий Join the зүйлээ feast. тэгээ зүгээр зоог дээр Because he is in the feast. учир нь тэр зоогн дээр He will talk to байгаа you. юм. Бурхан чам руу ярих He will болно. feed you with strong Тэр words. чамайг одоо хүчрэх хоолоор He will give болно. you destiny friends. Тэр хувь тавилангийн найзуудыг өгөх One болно. person can become 10 persons. Тэгэхээр нэг хүн нь 10 болж байна. But we want 2,000. Харин бид нар 2000-ыг хүсэж байдаг. And we lose them. Тэгээд бид нар алдчихсан. And God has to restart from Тэгээд scratch. бурхан дахиад эхлэх хэрэгтэй Because we болдог. don't get the pattern. Яагаад гэвэл бид нар ерөөсө хэрэгтэй загвараа олж чадахгүй байгаа байхгүй ойлгож байна уу? Amen.
Now God said to him, Тэгээ бурхан you are a mighty man of valor. За чи юу ирмгийн дайчин гэсэн байгаа. Did he send him to the battle? Хэрэг Гидеоныг бурхан дайнд явуулаагүй шүү дээ. Үгүй шүү дээ. Тэгээд тэр ирмгийн дайчин гэж дуудаг. He just put strong food in his heart. Зүгээр зүрх сэтгэлд нь эхлээд амар хүчтэй The хоол. strong food is not enough. Хүчрхэн хоол хангалттай биш Strong ээ. food must produce a change. Тэр өгсөн хүчрхэн хоол нь одоо өөрчлөлтийг гаргаж ирэх хэрэгтэй болж Can you say amen to байна. that? Амин үү? If you don't change, Хэрэг та өөрчлөгдөхгүй бол you can change things, та зөв юмсан өөрчлөн. but you are the same. Тэгээд өөрөө бол хэвээрээ өртгөнө штэ. I've seen people so blessed. Үнэхээр өрөөгцөн хүмүүсийг би харсан. My wife and I, we were even jealous on them. Тэгээ бүр эхнэрүүдээр заримд нүр атаархсан штэ. Бурхан минь How come you bless them? та тэгэл тэднийг өрөөгөө амар They өрөөгөө do nothing for you. таны төлөө чийгүүл биш. We work hard for you. Бид нар яа таны They have more money. Тэд нар амар They have a better car. илүү машинтай They go on гоё. holiday 3 times a year. Тэд нар жил 3 удаа амралтанд Hey. явсан. Юу энэ одоо юу вэ? God, what is wrong with you? Бурхан минь та одоо яагаад You know what? Гэтэл God can bless them crazy. Бурхан тест үнэхээр галзуу солиоттой мэт өрөөж болно. There is no change. Гэсэн чи өөрчлөлтөөс гарсан. Exactly the same person. Яг л ямар л хүн байсан өрөөгтөөс өмнө яг тэр хэвээр. Can God use them? Бурхан тэднийг ашиглаж чадах уу? Үгүй. Учир нь өөрчлөгдөхгүй байгаа учраас. Not for this. Энэ ажлын төлөө л өөрчлөх. He can use them to bless somebody. Яг л хин нэгнийг өрөөгт нь тэднийг ашиглаж болно. He can use them to win the lost. Эсвэл одоо нэг төрөгдөгсдгийг одоо He can use them to heal the sick. аврахын тулд эсвэл өвчтөе хүмүүст итгэл But if they don't change, ашиглаж болох ч хэрэг тэд нар өөрсдөө өөрчлөгдөхгүй бол they cannot be a part of what is on the way now. ирж байгаа тэр нүсэр зүйлийн хэсэг нь болж чадахгүй тэр хүмүүс ойлгож байна уу? Тийм болохоор Gideon received strong words, strong food. Гидеон маш хүчрхэг хоолыг авч But байна. Гэхдээ something had to happen with him. энэ хоолыг эзснээрээ Гидеонтой ямар нэгэн болох Because хэрэгтэй. what was in him Түүний дотор байсан could зүйл нь make that word of no effect. тэр хүчрхэг үгсийн нөлөөг устгаж болох байсан. That's why the story continues. Тэгээд түүх үргэлжилж байна энэ чинь. He makes a meal for the angel. Тэр Гидеон одоо Тэнгэр ишнээс зориулсан хоол хийж байгаа. Suddenly, Гинэт he has a revelation. илчлэлт авч ин Гидеон. Let's go. Харъя. Verse 21. 21-р эшлэл. He made the meal for the angel, Тэнгэр иш нартай хамт хоол идлээ. served the meal. Тэгээ хоолоор үйлчлээ. Verse 21. 21-р эшлэл. Then the angel of the Lord put out the end of the staff that was in his hand and touched the meat and the unleavened bread, and fire rose out of the rock and consumed the meat and the bread, and the angel of the Lord departed out of his sight. Now Gideon perceived that he was the angel of the Lord, so Gideon said, "Oh, alas, O Lord God, I have seen the angel of the Lord face to face." The Lord said to him, "Peace be with you, do not fear, you shall not die." Ингэхэд эзний тэнгэр ич гартаа байсан таягийн үзүүрийг мах болон эсгээгүү талханд хүргэмэл хаднаас галт үрлзэн мах болон эсгээгүү талхыг шатааж орхив. Тэгээд эзний тэнгэр ич түүнд үзэгдэхгүй болов. Энэ нь эзний тэнгэр ич байсныг Гидеон хараад аяа эзэн бурхан минь би эзний тэнгэр ичтэй нүүр нүрээрээ учрав хэмээн уулга алдсанд эзэн түүнд амар тайван байхтун бүүвэ чи өвхөхгүй хэмээн айлдав. He was not sent to the battle. Тэр тулаан He дэлгээлдэггүй received strong words үгсийг авсан feed him. үгсийг бурхан түүнийг энэ үгээрээ produced something хоололсон inside of him. түүний дотор ямар нэгэн зүйлийг бий болгохын But тулд God had өгсөн. to change him. Тэгээд бурхан түүнийг өөрчлөх хэрэгтэй You know, we байна. have sent so many young people to the battle Бид нар маш олон залуу хүмүүсийг байлдаанд явуулдаг. with the word of prophecy. Одоо иш үзүүлгийн үгтэйгээр. I did that too. Би бас тэгжсэн. I didn't know better. Би ерөөсөө сайн хийж байгаагүй So нэг. God spoke to a young man or young woman. Бурхан тэ залуу эрэгтэйс Strong word of prophecy. ярьдаг хүчрхэг иш үзүүлгийн үгийг Out they өгдөг. went. Тэгэл тэд нар явдаг цаашаа илгээгддэг. At that time I thought, wow, such beautiful young people. Яа би тэгэл бодоол ямар үдсгэлэнтэй сайхан залуус бай. Today I say this. Өнөөдөр харин би ингэж хэлдэг. It's beautiful young people on a suicide mission. Яа энэ одоо амиа орлохгүй явж байгаа ямар сайхан залуучууд вэ гэж. Yeah.
Тэ. So many beautiful people has been killed Ямар олон сайхан хүмүүс үхсэн on the гэж mission field, илгээлтийн талбар in дээр church planting, сүм тавих гэж яваад full-time ministry. бүтэн цагийн үйлчлэл Pastors have been killed пасторууд хүртэл үхчихсэн. spiritually, not Би physically. яг биеэрээ үхсэн тухай яриаггүй сүнсээрээ үхэж байсан. Because we don't understand that.